Байна уу? Байна. Сайн байна уу? Алтай гिच мөн үү? Тийм байна. Танд өглөөний мэндийг хүргэе. Сайхан амарсан уу? Сайхан амарсан. Яг одоо би тантай онлайн FM радиогоос холбогдож байна Алтай гिच. За баярлалаа. Аха. За тэгэхээр радиогоос холбогдоод танд өнөөдөр бас баярын мэндчилгээ дамжуулахаар холбогдсон байна. Өнөөдөр таны хувьд, танай гэр бүлийн хувьд нэг онцгой өдөр тохиолж байгаа. Энэ ямар өдөр вэ? Миний хүүгийн төрсөн өдөр. Тэгэж болоо. За тэгэлгүй явах. Энэ баярт мөчийг хуваалцахаар бас холбогдож байна. За баярлалаа. За тэгээд хайртай хүүгийнх нь төрсөн өдөр тохиож байгаа. Ийм сайхан ухаалаг, халамжтай, тэ маш одоо хүнлэг сэтгэлтэй, эрч хүчтэй, дэрэгдээ байгаа хүндээ түшигтэй, тустай ийм мундаг хүү төрүүлж өгсөнд баярлаа гэж. Энэхүү мэндчилгээг сувдаа гэд бүсгүйн зүгээс зориулан өргөж байгаа. За. Тий. Хүүгийнх нь найзын зүгээс одоо алтайчтэй энэ сайхан баярт мөчийн мэндийг хүргье. Өнөөдөр энэ баяр бол бас таны баяр шүү гэж мэндчилгээ дэвшүүлж байгаа. Ээж болсны энэ сайхан баярт мөчийг бас дамжуулмаар байна. Тэгээд энэ хорвогийн аз жаргал эрүүл энх бүхнийг тандаа хүсэн өрөөё. Үлгийн зөөлөн бүүе сэтгэлээс тань уянгалсан. Өргөлийн цагаан суу гараас тань цацарсан. Өглөгийн дээд хайр зүрхнээс нь ундарсан. Өрөх гэрийн жаргал сэтгэлээс тань өргөлж гэрэлтэж байдаг. Сайхан өх орны сарангоо ээж болсон. Танд төрсөн өдрийн халуун баярын мэндийг эрүүл энх аз жаргалтай инээд баясал дүүрэн явахыг хамттан өрөөё гэж мэндчилгээ дэвшүүлж байна. Маш их баярлалаа хайгуудтай. Тэгээд өнөөдөр бол энэ сайхан баярт мөч хүүгийнх нь бас хороо дэлхий дээр хүн болон мэндэлсэн сайхан мөч байна. Тэгээд ер нь хүүхдүүд гэдэг бол одоо аав ээжээсээ тэр дундаа ээжээс үг сонсно гэдэг бол ерөөлийн үг сонсно гэдэг бол магадгүй мянган лам ном хорцноос илүүтэйгээр тийм их сайхан зам мөр тэ цаашдах нь буян заяаг тэгшилж байдаг гэж үздэг. Хүүхдүүдтэй хандаж, хүүдээ хандаж юу гэж хэлмээр вэ та? Миний хот ээжийн үргэлж зэрэг минь байж үздэг. Усаадаг мундаг хүүдээ тэгээд цаашдын ажил амжилттай сайхан бүхнийг үзсэн да. За тэр сайхан ерөөл өглөөний мандах нарны туяаны дулаан илч мэт илчээ түгэж тийм ээ биелэлээ олж бат бэх байх балтугай гэж ерөөй. Танд зориулаад баярлаа ээжээ гэсэн сайхан дуугаар мэндчилгээ дэвшүүлж байгаа. Та уцаа барьж байгаа мэндчилгээг сонсоорой. За. Тийм, хоёлаа нэг дуу сонсоод бас эргээд олзъя. За. Зүүнээс өгчэрч багтамгийн жилүүдийн орсгол зөөрөл дэргэдмэн байж харлаарай. Ижигэж дуудах болгондоо баярлж явдаг ижил олон өрстэй та минь урт удаа наслаарай. Танд хайртай шүү баярын мэндийг хүргье гэж мэндчилгээ хийж байна. Нартыг зөөлөх гэж та ирээё. Элхэн хөлсөн нүгүр дээрчин эрхлэх гэж би мэндэлээё. Чихүн хоргон завлан бахалхаж жаргал дийлгээ
ээжээ. Хүн танд яас их баярлна вдэ. Яас их сүслэн вдэ. Ерөөл хүртэл атаархам. Ерөөл хилээдч хөрөхгүй нэ. Залбирал хүртэл уйрам. Залбирал шивнээдч гүйцэхгүй нэ ээжээ. Шүний сарал сахин дөхөлөрсөн сүдрийг үргэх гэж та ирээ юу Шинийн өглөө хатсар дээрээ Үнсүлэх гэж хүн мэндэлээ юу Баярлалаа ээжээ гэж хүчин танда Зихирэх тэнгэрийг хатаг болон өргөё Баярлалаа ээжээ Үрэн танда Зидмиг автун нарыг дэрэн таач Баярлалаа ээжээ гэж хүчин танда Зихирэх тэнгэрийг хатаг болон өргөё Баярлалаа ээжээ Үрэн танда Зидмиг автун нарыг дэрэн таач Баярлалаа бид хамтдаа гайхалтай нэгэн сайхан мэдчилгээг хүлээн аван сонсож байна. Буруу зөвийг ялгаж хэлдэг буян төмбөн гэвэл та билээ. Өөрийнхөө төлөөл гэж амьдардаг хүн төрхөнд хуурсан бурхан гэвэл таныг хэлнэ. Энэхүү мэдчилгээг өнөөдөр төрсөн өдрөнд тохиож байгаа хайртай хүүгийнхэн найзаас Сувдагийн зүгээс ээж Алтаад нь зориулаад энэхүү мэдчилгээг зориулан хөргөсөн байгаа. Тэгээд мэдчилгээний эзэн маань уцаа тасалчихлаа. Тэгээд утас нь холбогдох боломжгүй байна гэсэн мэдээллийг бас өгж явах юм. Цэнгэн дууссан байсан болов. Оо за холбогдож байна. Магадгүй чухал шаардлагатай ажилтаа болоод утсан төр тасарсан байсан байж болох юм те. Мэдчилгээгээ хүлээгээд аваа сонссон. Тэгээд өнөөдөр бол алтаагчтай зориулаад энэ сайхан хүүг хороо дэлхий дээр мөндлүүлж те. Миний найз болгосонд маш их баярлалаа. Хороогийн аз жаргал эрүүлэнх бүхнийг хүссэн өрөөё. Бүүэн дуу сонсож өссөн болохоор сэтгэл минь уйхан байдгиймаа. Бүлээн сүү залгилж өссөн болохоор нулимс минь ойрхон байдгийн. Бүтэн хайранд өлгөөдүүлж өссөн болохоор бодол минь үргэлж гэгэн явдаг. Бүүэн залбиралтанд дандаа байж байдаг болохоор буян заяан тэгшгэн яадаг юм шүү гэж. Өнөөдөр төрсөн өдрөнд тохиож байгаа хүү Бадрахын найз Сувдагийн зүгээс алтаагчтай зориулаад энэхүү мэдчилгээг чин сэтгэлийн үгтэй хамтдаад илгээснийг бид бүхэн хамтдаа хүлээн аван сонсцсон. Мэдчилгээний эзэнтэй дахин нэг бас холбогдож сэтгэлийг нь бас хүлээж авъя гэсэн. Тэгээд энэ мэдчилгээг энэ хүргээд бас өндөрлөх гэж байна. Бидний мэдчилгээ бас бичлэг болоод үлдэж байгаа учраас мэдчилгээний дараа алтаагч маань дахин энэ мэдчилгээг бичлэгээр хүлээж авч сонсох боломжтой юм байгаа. Бүүэн дугаараа аргадаж үрээсгсэн бүдэрч унахт нь өхөөрдөж орчлон таниулсан мянган дархийн тарин ганцхан үнсэлтэнд нь шингэсэн миний сайхан ээж бол надад байгаа амьд урхан юм аа гэсэн сэтгэлийн үгстэй хамтдаад энэ мэдчилгээг хайртай ээж Алтаадаа зориулан хөргөсөн байлаа. Ингээд мэдчилгээ энэ хүрээд өндөрлж байна. Танд эрүүл
хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.